бид Монголын ард түмний өмнө та бүхнийг төлөөлж Монголын төрд шийдвэр гаргах ажлыг хийнэ л гэж гарч ирсэн. Үүний төлөө чинь бөө юм болж ижил одоо амлал одоо чин сэтгэлээс ажиллана л гэж гарч ирсэн. Улсын их хурлын гишүүний үндсэн ажил бол хинээс айхгүйгээр, хинээс дарамтанд орохгүйгээр үг үзэл бодлоо илэрхийлэх үүрэгтэй. Энэ ажлаа бид хийх ёстой. Өнөөдөр эрдсэндээ ч орж чадахгүй. Конопоч яаж дарж чадхаа мэдхээ байтал нь хууль хяналтын байгууллагууд бүр ухааны гартал нь айлгсан байж болно. Хэл сэрэгт гүтгсэн байж болно. Эцсийн дүндээ улсын их хурлын гишүүний ажил гэдэг бол хараат бус бие даасан байдлаар ард түмний хөтлөө чин сэтгэлээсээ шийдвэрээ гаргана гэсэн үг. Хинээс ч хайж болохгүй. Үүний төлөө дархан ирэх гэж байдаг. Доромжлуулж болно. Шоронд хэлс хэрэгээр хүтгүүлж орох гэж болно. Орчиж болно. Нэгэнт л биднээс одоо ард түмний өмнө би чин сэтгэлээсээ та нарын өмнө байна гэсэн бол тэрэндээ л үнч байна. Ямар ч хүндрэл байсан. Ямар ч бэрхшээл байсан. Энэ миний байр суурь. Тэгээд ухаантай сайхан сэтгэлтэй Монголын ард түмний төлөө чин сэтгэлээсээ ажиллана гэсэн гишүүд маань бас ирнэ. Одоо нэг 3 гишүүн дутуу байна. Монголын ард түмэн өнөөдөр төсвөө батлаад багш эмчнэр гэлтгүү. Ахмадынхаа тэтгэвэр тэтгэмжээ гэлтгүү. Бүх одоо төрийн үйлчлэгийг төсвийг одоо батлахгүй бол одоо 12 хоног үлдлээ шүү дээ. Бид ярилцах ёстой. Мөнгөний бодлого, ажлын байраа ядуурлаа яаж гарах юм? Одоо цаан чи Риотенто онтрыг гараад ирсэн. Одоо цаан чи алж जैन да. Одоо нөгөө Шчошк нь явж байна. Ийм тэнэг байдлаар бид дараад нь онтрыг алдчихад тэг гаслаа сууж байвал одоо бие биенээ одоо маажаа зодоод нүдэч хэрэггүй шүү дээ. Энэ бол өнөөдөр нэг хэдэн хүн бие биенээ сайн муу гэж хэлэх нь хамаагүй. Монголчууд биднээс нэг ирээдүйтэй. Бидний хүүхдүүд нэг ирээдүйтэй. Үүнийхээ төлөө бид хариуцлагатай байх ёстой. Тэгээд хэн нэгэн намайг ярьсангүй, хэн нэгэн гишүүнийг би ярьсангүй. Зүгээр л бид одоо амлсан амлалтанд үнэнч байх ёстой. Сонгуулийн үеэр чи ер нь ямар амар ухаантай царайтай цөм ярьдаг үлээ. Бид үнэн байх ёстой. Таны чуулганы уралдаан дээр гаргасны үйлдэл бас олонний анхаарал одоо өртсөн л үү? Тэр одоо Монголын ямар утгатай вэ? Чуулганыг үзэж байгаас наач одоо ямар утгатай ямар аврал ирээд байгаа юм? Миний царай хүртэл одоо намайг авраач. Өнөөдөр Монголын төлөө чин сэтгэлээсээ биднээс шийдвэр гаргах ёстой улсууд ард түмнээс аврал гуйж байна. Авраач. Энэ барьцаалагдсан төр байна. Их хурлын гишүүд барьцаалагдсан байна гэж би үзэж байна. Барьцаанд орсон улсын их хурл одоо Монголын ард түмэн хараад гутарж байгаа. Ойн гутж байгаа. Энэ дээр би хэн нэгний шүүмжилсэнгүй. Одоо би шүүмжлэхээс ч би одоо ой гутж байна. Одоо Монголын ард түмэн нэг ястаа гашартал нь холигдчихэж штэ. Улс төрчид бол гашартал нь холигдчихэ. Монголын ирээдүй гэгээтэй байх ёстой. Мөнх тэнгэр биднийг харж байгаа. Зарим нэг гишүүд бас буцаад одоо гарах тохиолдлууд байна гэж байна. Зарим гишүүд Конопо зарж байна гэдэг зүйлийг бас мөнх хайсгалан гишүүд сая ярьж штэ. Энэ дээр ямар нэгнээс сүрдүүлэг ирсэн бас нэг. Намайг сүрдүүлэхээс өнгөрсөн. Одоо би 20 жил үзсэн. Эхний нэг 2 жил 3 жил танаа хүүхд чинь тэр сургуульд явдаг шүү. Танаа эхнэр чинь тэр замаар явдаг шүү гэдгээ солиорч л байсан. Одоо тэгээд одоо бол мань мэтийг сүрдүүлэхгүй шүү дээ. Шууд буудна. Тийм сүрдүүлэх юм бол байхгүй. Тийм аж аргалтай юм байхгүй. Тэр юу ч байхгүй. Би ямар ч гэмтэр хийгээгүй. Тэгэхээр чиний асуулт юу байлаа да нэг март. Ер нь зарим гишүүд орж ирчээд буцаж гараад байна, Конопо зараад байна гэдэг ийм асуудлууд хэрвээ ард түмнийхээ сайхан сэтгэл итгэлийг хөсөрдөөж ус цацаж ямар нэгэн буруу нүгэлтэй юм хийж байгаа бол нүгэл эзнээ дандаа олдог. Шоргоож нүдгүүч гэсэндээ үүрээ дандаа олд юм аа. Мөнх хөх тэнгэрийн дор бид ядахнаа зөв амьдрах ёстой ш.